Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За хөөрхөн бяцхан хар шар бор онгор бүлдсэн давхраатай халагнуудтэйгээд бүх минянуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Грун ирлээ. Ашаах. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр жаахан насан туршидын киноднаа яад тийм. Жаахнуудаа унтуулчаа тэгээд хосоор оронд ороод үзээрэй. За юу. За яг хосгонч үзэж болно л доо. Та нарт хэрэгтэй юмс бас их гарнаа. За кино маань Янаг амрагийн дүүл жүжигийн оргил хэсгээр эхлэгч эхнэр нь гэж нэг юм цэвэрсэн юм хаашаа нөхрөө ажиглаад халгаах юм биш. Мань нөхөрч үнэн сурмгаа бандашаагаар оролцуулахгүй тайлж энэ төр. За тэгтэл үүр чаяарлаа манер шүнжин ноцолдож хоосоо хоцор бололтой. Ер нь Эремийн зан үйл үлдэг нэлээ уудсан шинжтэй. Залуу бүр ямар цус хөлдгөө болцсон. Эхнэр бол харин цогж авахаатай ирч хүчтэй амьдралдаа хайртай нэг. Секс бол түүний хувьд амьдралынх нь гол зүйлсийн жигсаалтын заваац доороосоо нэгт зохиж явдаг тийм нэг. Эхнэр Солонгос улсын томоохон тоглоом үйлдвэрлэгч компанид маркетингийн мэргэжилтнээр ажилладаг. Нөхөр бол их сургуульд урлаг судлалын багш шийдэг. Нэг өдөр сургуулийнх нь багш найз нь зовлонгоо тоочих бөгөөд эхнэр нь сексийн донтой шөндөө 3 удаа хийгээд ч ханддаггүй хамарнаас нь цусгараад байхад ч тоодоггүй хийсээр л байдаг гэж авдаг. Манай дутагдлалд орсон нөхрийн баг мөрөөдөл юм биш шүү хөрхий. Эхнэр бол угаасаа ажлын хинээтэй өдөр шөнө өглөөрөөгүй ажилдаг. Дарга нь гэж бас нэг хагас галзуу юм шиг индианы болгоо залгаа толгой дээрээ шаацаа. Маргаас захирал танилцуулах юм шүү. Итгэж байгаа шүү гэж үгэл. За яхав. Энэ нь сайн ч гэсэн нөхөр чинь чамаас саллаа хүүрээ. Чинчаа. Шөндөл болтол ажиллаад гэртээ иртэл нөхөр нь цэцэг мэцэг орхицсан дуу шууд үлдээсэн нь. Би чамд хайртай л та. Гэхдээ наад ажлын хэнийгээс чинь бүр залхаж дуслаа. Цаашдаа хамт байх хэсэгтээ ч эргэлзэж байна. Хэсэг завсарлага авъя. Гэсэн байна да. Гү аргагүй штэ хинч зайлж тавгасаа. Ийм хүүхнүүд байвал яг одоо хажуудаа хэвдэж байгаа өрөвдөлтөй эрийг жаахан анхаарат хараа. Маргааш нь эхнэрийн ээж ирээд л дальж исэн юм яах гээд хүүхэд өгөөд явуулч секс мекс хийлдэ. Тэгэхэр чи явуулгүй яа дээ нөхрөө өөр хүнд алдавдаа балай хүүхэн минь гээл загинтал нөгөөх нь тоох юм бишээ. Тэр секс мексэр чи яа дээ. Өнөөдөр миний хувьд чухал өдөр. Цаадах шин тэгж яваад ирчих үз. Төрөл завсарлага авсан гэд гараа явсан. Энэ лифтэн цуг сууж байгаа эмэгтэй бол байрных нь хөрш бөгөөд өдөр бүр шахуу өөр залуутай уулзж явдаг секси хүүхэн. Охин хөлөмгөд тэмцээний хагас шигшээ шалгарсан байх бөгөөд ээж нь бүр ямарч мэдээлэл байхгүй хаалгач хийдэг охиноо олон гол хийгээрэй гэж энтэр. Байрныхаа харуулаас ирсэн хэлгэмж авч хаад ажил руугаа яаран очиж олуулсан баахан төлөөлөгчдийн урд шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийж байгаад л энэ бол та бүхний хизээж урд хожид үзэж байгаагүй тоглоом. Та бүхэн хүрээд бариад үнэрлээд үзээрэй гээл шинэ тоглоомнуудаа дээрээс унгатал байхгүй баахан том үний секс тоглоомнууд янз бүр яозороо бороо мэд дасгарч байдаг шүү. Нөгөөх чинь бүхэл тэр авийн бүх хүмүүс шок. За тэгээд манай хүн ажилласаа пялагдах нь тов тодорхой болоод л нөгөө бузар шүглсэн хайрцаг барайл гарч явтал өнөө хайрцаг дээр 1011 гээд шал өөр айлын хаалганы дугаар шааж явах бөгөөд салгалсан үүдний харуул нь буруу хайрцаг өгч хүний амьдралд гай болсон байж таарна. Тэгэл нөгөө хаалган дээр улаан галзуу юм давхиад очтол нөгөө левтэн таардаг секси хүүхэн байхын тэр шүү. Тэгэл мо садрын энэ бузартай юмнууд чи миний амьдралыг сүрүүлчлээ. Чи юм уу бие үнэлэгч энтэр гэл үгүй муухайгаар хэлж доромжлноо. Нөгөөхөн ч зүгээр байх үү. Би ч бие үнэлээд байгаа юм байхгүй л дээ. Секс шоп л ажилладаг ухаантай. Харин өөрөө ч манай байрныхан чамаг амиа хичээсэн, нөхөртөг секс хийдгүй, тийм болохоор нөхөр нь хаяад явсан гэж ярьдэн штт. Хөөрхнөө. Гэхдээ манай эхнэр би секс хийдэг. Өдөр, шөнө, өглөө, ороо гэрт гадаагүй л хийдэг. Хээрэн тэгж байгаа. Гэтэл байрны ховжив хөөцөлдөх хэдэн афганер секси хүүхний гэрээс гарч ирж энэ. Манай эхнэрийн гэрийн үйлчлэгч авгаа байраар нэг тараацсан байгаа байхгүй. Золиг гэжтэй. За тэгээд нөхөрч байхгүй, ажилч байхгүй, сексч байхгүй, гансарсан эмэгтэй хэсэг баах юм орноо. Бас эмэгтэй хүний бардам зангаргаад нөхөрлөгөө мессеж энтер бичихгүй гүрийн.
Үгүй би ч л үстэй чарлгаач. Тэгэл кино ингээл дууслаа ш дүгэн. Уушин газар ороод өөртөө сүн түшээл асуужгүй шаацуутал нөгөө биеэ үнэлэгч гэж доромжилсан хөр шүүхэн хурж ирэл. Та ийм хөөрхөн байж яагаад нөхөртөөгөө юу яадгүй юм бэ? Гэхдээ Майны ихнэр гүчээ боддоо өглөөнөөс орой болтол ядаргаанд ортлоо ажиллаж ирчихэд ямар гаж донтой хулгайч секс хийхийг хүсэх үү? Ядраад байдیں۔ За юу гэж өөрийгөө мөрнө. Гэхдээ зүгээр давхиж угаад хөлдсөн хоньны мах шиг хэвтшил хөнө үстэй. Тийм үстэй. Манус нь болгоно штт. За тэгэл нөгөө секси хүүхэн чинь мань цэвэрсэн хүүхнийг дагуулад секс шоп дээр авчраад нүдийг нээж хүснийн жавхцыг хөглж өгөндөө. Нөхрийнхөөс өөр нуудгаа харж байгаагүй маань ихнэрч бүр соёлын гүн шок цаашаа ангааж байгаа юм чи. Тэгснээ тэндээс нэг туулаа аваад ирсэн ажилуултал нөгөө хүнийг мунтай тэрэн дээшээ өндийж ирж энтрээ. Биц та юу гэж кино юм те. За тэгэл маргааш тэгэл маргааш нөгөө хүүхэн дээрээ очиод би дадгүй байна ичээд байна гэл. Хүүхнүүд энэ юмнуудыг чи хэрэгэлдэг гэдэгт итгэхгүй байна. Хэрвээ бусад хүүхнүүд ч дуртай байвал яах би хэрэглэе гэснээр мань хоёр туршилт хийхээр гудамжинд нөгөөхөө тавиад эмэгтэйчүүд ямар реакшн гаргахыг харах болсон. Гудамд байсан афганарч пүү па гэж шаагалдаад мань ихнэрч "Гүтэр хэлээгүй чамд" гэтэл секси хүүхэнч "За тэгвэл харж бай" гэд нөгөөдүүлээ эмэгтэйчүүдийн нойлд оруулаад тавьтал байхгүй хуу хамаад аваад явцсан. Муу садар юмс. Хүүхнүүд угаасаа бүгд л донтой гэж мэдээд байсан. За тэгэл мань ихнэр нөгөө туулайтайгаа нэгийг үзэхэр болж галавлцсан халуухан шөнийг өнгөрүүлснээ. Маргааш нь нар мэд мишээсээр нөгөө секси дээр ирэл. Хүш энэ ч гэсэн янз идэв штэ. Би анх удаа л ийм зүйл мэдэрлээ зэтэрлээ гэл. Тэгэд байж байснаа. Ер нь би чамд хөрөнгө оруулъя. Хоёулаа хамтдаа алъя. Дэлхийд гаръя. Үдсэглэнгүүд дээр бутавъя. Нөгөө дампуурч байсан секс шопт засвар масвар игээл бүхнийг шинээр эхлэхээр болсон да. За тэгэл засвараа хийсэн хоёр чинь хөргөлтөө өөрсдөө хийж эхлэх бөгөөд ихний хөргөлт нь буддын сүм байж байгаа л. Гүн ч одоо юу болоод байгаа юм бэ? Гэтэл ингээ яхав манай хоёр бүтэлгүй хаяг андуурч очиж байхгүй юу? За тэгж байтал нөхрөөс нь зав байвал амралтын өдрөөр уулзъя гэж цэцэг мэцэг явуудаад л. Бүх зүйл нь нэг л бүтээд эхлэх чинь. Бас болоогүй мэдж байсан. Над шиг хүүхнийг хайдаг химбэ гэж мгил. Муусаа шоломнуудыг. Нөгөө секси хүүхэн дэлгүүрээ хаагаал гарах гэтэл яг үүдээр нь цагдаа хулгайч хоёр жинхнээсээ цагдаа хулгайчлал өнгөрөндөө. Цагдаач бас судлаа үнэн номын дуу сонссон гэсэнтэй дарж аваад гавлах гэтэл байхгүй. Нар үзээгүй нандин онжгонд нь зүйлтэй байсан гав нь хаан чим гээгдэж орхиж. Манай секси хүүхэн тоглоомод ундаасаа гав гаргаж ирж өгөн туслах бөгөөд манай нөгөө хөрөлттэй эхнэрийн ээж нь нэмэлт тусламжаар орж ирж аманд нь бөмбөлөг зүүлгэж мүлгээл. Ээж нь эдний дэлгүүрээс том хүний тоглоом аваад гарч байхдаа эд нартай таарад хэрэглэх гэж байсан бараага энэ хулгайчид углаад хайж байгаа нь энэ л дээ. Хөгшин авгаа вэ цэрэлтэй ажмаа байжээ. Маргааш нөхөртөөгөө уулзъя гэсэн газарт нь уулзахаар очисноо. Би дор тавьсан гэж хэлтэл нөхөр нь пал игээл эргэж хараад зайлах гэтэл эхнэр нь буцааж татаал үнсэлдэн өнгөлдөн ойр тийгээгүй байсан хоёр үзээгүй юм шиг үзэж тарандаа. Хэд нахаал нөхөрч бөөн баяр хөх хулганы оронд салж унтлаа тоглож буй хүүхэд лугаа адил хөөрч байсан жаргал цэнгэлдээ омбож байгаа юм да. Гэртээ хараач бас л баахан бамбирдалцаал. Нөхөрт ч эхэндээ сайхан байсан сүүлдээ бүр ядаргаанд орж бараг секс гэхээр огох нь холгүй болно. Тэр царайг нь хараа штэ. Яагаад сайхан байгаа эрийн царай ийм байхгүй? Энэ хүүхэн нэрээ энэ нэг амьтны үйл тамыг үзэж байгаа юм л та. Нэг бол хурдны морь сойж байгаа юм шиг бандажнда цой чих нь олгүй болол. Нэг хийхээр ойдлын машин шиг тажигнаад л. Маргааш нь өөрийнхөө дэлгүүр гэдгийг хэлэх санаатай дэлгүүртээ авчраал. Энэ ч хөрх юм, тэр ч хөрх юм гэж байтал нөхөр нь угаасаа хуучны соц үзэлтнүүдийн үлдэгдэл учир явж энэ газрыг сэргийлэхэд мэдэгдэй гэж багаална да. Нөгөө нандин цагаан онжиг бүхий цагдаач нь дэлгүүрт нэрэл тус болсонд баярлсан шүү. Энэ зүйлсийн шин төлбөрийг төлөх гэсэн юм гэдэгч цаагаараа далд санаатай секси хүүхнийг найрах гэж байгаа тодорхой л доо. Гоймон авчирж цуг гэдэж мэдээл. Цагаа толол хүүхнүүдийг гоймон горж найрч болдог гэдгийг харуулах болно. Дараа өдөр нь секси хүүхэн маань өөрийнхөө тоглоомнуудаас нэгийг салтаанд авчулчихсан цэнгэлийн манлай хоорныгийн төлөв болчихсон тачаадж байдаг шүү. Яав гэтэл
шинэ бүтээгдэхүүний туршилт хийж байсан бөгөөд маань нэгнэрч донтой болохоор би бас туршия гэд угалж байтал нөхөр нь залгаад охины хөлбөмбөгийн тэмцээнд би очиж амжихгүй. Чи очихгүй хараа гээл манай эхнэр нөгөөхөөш тайлалгүй яаран сандран гүн алга болсон доо. Хөлбөмбөгийн талбайд явж очиж сууж байтал ээжийнх нь нөхөр нь маяр том юм гаргаж ирээл балбаад эхэлтэл манай эхнэрээс алтай орчмоор чирвсгээл явган дэрдэ. Юу болсон бэ гэхээр шинэ бүтээгдэхүүн нь хөгжмийн хэмнэлээр ажилдаг байж таарад тэрийг нь ч мэдэхгүй углаад гараад ирсэн. Манай эхнэр салтаа лууга тоглолтын туршид бөмбөрдүүлж гарандаа хөрхий. Ёстой жарганга зовно гэдэг л энэ бах та тууч хийч болдоо. Энэ зур гэрийн үйлчлэгч нь өрөөг нь цэвэрлж байснаа нөгөө баахан цэр зэвсгүүдийг олоод тондоо. Адын бодолдоо хөдлөгдөн өөртөө жакузи энтер бэлдэж явал тоглоомнуудаас нэгийг барьж аваад бүсэл хинээс дооших хэсэгтээ наагаад л эд сайхан үрж байтал байхгүй. Хөлдүүгээр тогон залгадаг юм аваачаад ус руу дүрж орхиод крот гүйсгээд эрлэгтэй явхаа шахна. Би ч бараг яаж ажилуулдгийг мэдээд байхад бүтлэхгүй штт. Нөхөр нь гэрийнхээ ком дээр суугаад ажиллаа хийх гээл асаад л өөдөөс нь том хүний амар сайтууд нээгдээд браузерийнхөө хамгийн их хандлагатай сайт руу ортол YouTube биш YouPorn байж магал. Нөхөрч бүр сэтгэлийн хямрал. Дэлгүүрийнхээ танилцуулга дээр нөхөртөөгөө хийж байсан туршлагуудаас бичиж өрцсөн. Тэгэл ямар учиртайг нь олох санаатай дэлгүүр рүү шаагаал очиндоо. Тэгтэл тэр газрынх нь байнгын үйлчлүүлэгч шахав болсон хадам ээж нь бас тэнд явж байх бөгөөд эхнэр нь ээжигээ нөхрийг аргалаад өгч гуйгаад ээж нь "Чи энд ямар үлээгээ хийж байгаа юм бэ? Чамайг арай чи юм гажламтай гэж бодсонгүй хүмүн" гэд нөхөрч бөөн бантал төгдөрч таглараад л "Манай хүнд битгий хэлээрэ" гэж мэгэл. За тэр ч яхав. Нөгөө секси хүүхэн маань цагдаа найз залуудагаа нөгөө ажил хийх санаатай эхлэх гэтэл нэг л болдгоо. Учир нь юу вэ гэхээр мань хүүхэн өчнөө жил эр хүнтэй ойртойгоо тоглоомхнаар болгосоор энэ үрсэн байдаг юм л та. Мань цагдаа ирч сэрэг толгойтой ир. За тэгвэл би хийлдэг залуу шиг ямар ч хөдөлгөөнгүй байж бай. Мянга хүүхэлтэй шиг болж жүжиглэх гэсэн цэрлээ барина гэдэг хэцүүлдэ хэцүү. Ойлгож байна залуу минь. Манай хоёр хүүхэн хар шин станцаар ярьж мараал. Ихч би хүнтэй унтсан гэсэн нөгөөх нь өөрөө унтсан юм шиг өмнөөс нь баярлж орилж чарлаа. Гэхдээ аргачгүй үсттэй ямар ч мундаг лаг сүүлийн үеийн дэвшилтэд шүн оройгоо балавдаг тоглоом байгаад манусыг орлон чигчгүй байхавт. За тэгээд манай секс шопинг хэд үдсэглэнд оролцох гээл бэлтгэл ажилдаа орцгож өгөө юм. Хамгийн маа жин там болгож аваал байж байтал нэг захиалга өгснэг нь дуулгахад мань ихнэр "За би замаараа бараг танилцуулъя" гэдэл нөгөө айлдаа яваад очиндоо. Нөгөөх нь Пиноккио гэдэг нэртэй өмсдөг бандаш. Мэдээж том хамартай байж таарна. Нөгөө бүтээгдэхүүнээ өөрөө өмсөж үзүүлж байгаа л эндээс нь ингээд татхаар чангарна. Гэд татаа шаатал байхгүй оосрон тасраа тайлагдахгүй. Ядж байтал нөгөө захиалагч нь хулх хужаа юм зарах гэлээгээд наад хогоо аваад зайл гэд хөөгд гаргачих. Гэртээ хараал нөгөөхөө тайлах санаатай ноцолдож байтал нөхөр нь салглаад ороод ирэндэ. Сандарсандаа жакузинда хөөс туус тавиал ороод гівтж байтал нөхөр нь хувц хонроо тайчаад л амхиндаа романтиклах гээл явж ороод аливхаараа гараа өгч бай гэд бөөч зүүлэх гэснээ нөгөө Пиноккионых нь хамраас суулгаж байснаа харснаа нүд нь ороод ирнэ гарч сүнс нь бараг биеэс нь цайлаад өгнө. Гэхдээ энэ ч гэсэн авгаанд боожгоо зүүцэн усанд орж байтал шоконд орох байхаа угаас аргагүй. Тэгэл хар орилохороо Google зугтаж одондоо. Нөхөрч нөгөө найз дээрээ очиод сурсан даснараа сөөжөө гудрангаа сэтгэлээ онгойлгоноо. Харин мань ихнэр бол яах вэ нөгөө үдсгэлэнгээд ухаан жолоо байхгүй үдсгэлэнгээ байран дээр очиод бөөн хөөр баяр болж байтал охинд нь сургуулийнх нь багш аваачаад харшлыг нь дарах биш бүр эсэргээрээ харшил хөдлөгдөг юм өгч түлээрсэн байх бөгөөд эмнэлэг домлог гэдэл мэдээж баах юм болно. Охины биеийн байдал арай дээрдэгч нөхрийнхэн сургуулийн багш найз нь донтой эхнэртэйгээ тэдний секс шопын үдсгэлэн дээр явж байдаг бөгөөд мань нөхөрлөө эхнэрийнх нь видео бичлэгийг явуулаад эхнэр яг бараагаа сурчлаад эд завгүй тонголзож байхад нь нөхөр нь ирээд харж байгаа. Хүрэл зүрхэн ч юу чгүй хайлаад л. Сэтгэл зүрхэн нэмтрээд л орхиод одонтой. Эмнэлэг дээр явж очиод охиноо харж баахан уйлж унжиж байгаад л нөхөртөөгөө ярилцах санаатай нэг юм л юм болчлоо энэ төр гэж. Утаамай шиг юм чалжтал нөхөр нь би чамайг буруутгахгүй байна. Би угаасаа чиний сэтгэл зүрхэнд байгааг юм шиг байна. Би юу нүү идөө гэд жинхнээсээ орхиод алга болно. Гэхдээ анхнаасаа энийг нууж хаахгүй ярьчихад яадаг юм бэ? Хамаг юм төвөгтэй болгоод хайчих юм балаа хүүхэн чинь.
За тэгээд энэ үйл явдлаас буюу нөхөр нь охиноо авч нүүснээс хойш 3 сарын дараа нөхөр охин хоёр хуучин гэртээрээд охин завиа авъя гэж ирсэн юм уу гэд завиа буцаагаад аваад гарах болно. Энэ хоёр маань завтай өөр улс руу аялалд гарах гэж байгаа нь л дээ. Аялалдаа гарах гэж байх цаг мөчтөд давхцсан эхнэр нь худалдааны салбарын шилдэгүүдийг шалгаруулах, шагнал гардуулах ёслолд оролцож байх бөгөөд цүнхээ хальтангойлготол охиных нь ээжтэй шагнал авсанд нь баяр хүргэе, хайртай шүү гэсэн зурсан зураг гарч ирээл зүрхийн нураад орхиндоо. Тэгэл яг оны шилдэг бизнес эрхлэгчийн шагналын эзэн болгоод ордон цугласан бүх хүмүүс алга нийжгнүүлээд л мань ихнэр тайз руу алхаж байснаа гинт ямаа шиг чарлаад нөхөр охин руугаа чирийн. Таксинд суугаад жолоочийг хамаг хурдаараа гიშгээрээ гिचээд очих замдаа ямаа шиг чарласаар л байна. Чарлаж иртэл нөгөө хоёр нь яг хөдөлж таарад мань хүн араас нь ус руу үсрээд орондоо. Охин нь тэгсэн ээж усан цэлж чаддаг билүү? Сая ус руу үсрээд орчих шиг болох юм. Гэхэд нөхөр нь жухаан жолоогүй араас нь шумбаж ороод л аварч гаргаад эхнэр нь намайг аваад яваач. Би та хоёроо угаасаа өхөн штэ. Гэл баахан нийлж чарлалдноо. Би өгнө бүхнийг шинээр эхлэе хайраа гэж хэлэх гэж гэрлөө очив маа гэж нөхрийг хэлэхэд эхнэр нь би чамайг ирж байгааг мэдээд хормын бүгжээ зүүсэн байсан гэл шалчгналдаж өгнөө. Тэр үед нөгөө секси дүүн Мань эхнэрлүү залгаад Америкаас төлөөлөгчд холбогдсон Америкт салбар нэй гэж ийн гэсэн чинь уцаа чулуудснаа алсын аялалдаа нөхөр охинтойгоо цуг гарч амар сайхандаа жаргадаг юм да. Хой байж арай дуусаагүй байна. Тэгсэн эхнэр нь утас муцаа чулуудаал сенсацлаад байсан гар гэнтийн үед ярддаг уцаа гаргаж ирж секси дүүтэйгээ яриад Америк руу бизнес аялалд явахаар болоод жинхнээсээ кино маань дууссан та. Гэхдээ ер нь тэгээд ямар ч ажил хийдэг вэ? Хажууд чинь үнэхээр л хайртай дуртай гэдг байгаа хүн бол ойлгодог юм шүү. Нууж хаалгүй орой тосны өмнө ярилцж байгаарай. Тэнийг хэн миний анууд минь. За. Нилээн халуухан аав ээж Америк хосуудад зориулсан кино ярьж өглөө шүү. Алийн болгон цуснууж алан хятаа өвхөл хаагцсан сүн сүүдэр ярих хөтэ тийм биз дээ. За. Үг багасч үхэр ихтлээ. Түр баяртай царай муудаж гисэн сэтгэл сайтай цаваа амтд мэн. Баяртай.